Сайн байцгаана уу хүүхдүүдээ. За багш нь та нарт өнөөдөр монгол хэлний хичээл заанаа. За хичээлийн сэдэв дүгнэлт хичээл дэвтрээ дэлгээгээд хичээлийнхээ сэдвийг дэвтэртээ бичээрэй. Хичээлийн сэдэв дүгнэлт хичээл. За өнөөдрийн хичээлийн зорилго маань юу байх вэ? Бүгдээрээ уншицгаая. ертөнцийн 3-ыг дуурайн зохиож уншиж бичнэ. За энэ хичээлийн зорилгын хүрээнд ямар зорилтуудыг эзэмших вэ? ертөнцийн 3 зүйр үгийн ялгааг мэдэх, ертөнцийн 3 зохиож бичиж унших. За ийм чадваруудыг өнөөдрийн хичээлээрээ бид нар эзэмших нэ. Зүйр үг ертөнцийн 3 онцгойг зөв харгалзуулан холбоорой. За бүгдээрээ уншаарай. Аавын сургаалалт, ээжийн сургаал эрдэнэ. 15-ны сар нэг сайхан, атар газрын цэцэг нэг сайхан, аав ээжийн сургаал нэг сайхан. Дуурайдаг цэнхэр, дуурайх цэнхэр, дуугардаггүй цэнхэр. За энэ аль нь ертөнцийн 3, аль нь зүйрэг, аль нь онцгой гэдгийг харгалзуулан холбоорой. За дараах материал дээр харгалзуулан зөв холбоорой. За аль нь онцгой, аль нь ертөнцийн 3, аль нь зүйрэг вэ гэдгийг холбоорой. За холбож дууссан бол одоо багш самбарлуугаа хараад багшийнхаа хийсэнтэй өөрийнхөө тулгаарай. За 15-ны сар нэг сайхан, атар газрын цэцэг нэг сайхан, аав ээжийн сургаал нэг сайхан гэдэг маань ертөнцийн 3 байх нэ. Аавын сургаалалт, ээжийн сургаал эрдэнэ. Энэ маань зүйр үг байсан байх нэ. За дараагийнх нь дуурайдаг цэнхэр, дуугарах цэнхэр, дуугардаггүй цэнхэр гэдэг маань юу байсан байх нэ? Онцгой гэжээ. За хүүхдүүдэд та нарыг таарсан уу? За хэрвээ таараагүй хүн байх юм бол өөрийнхөө алдааг засаж зөв болгоорой. За бид нар өмнөх хичээлдэр үзсэн. Тэгэхээр өмнөх мэдлэгээ сэргээн саны ертөнцийн 3 гэж юу юм болоо? Өөрийнхөө бодлыг хэлээрэй. За ертөнцийн 3 гэдэг маань байгаль ертөнцийн юмс үзэгдлийн дотроос шинж төлбөөрөө нийтлэг 3 зүйлийг онцлон 3 мөрөөр илэрхийлсэн уран шүлгэллийг ертөнцийн 3 гэнэ. За яадаг байна уу? 3 зүйлийг онцлоод ижил шинж төлөвтэй тэгээд 3 мөрөөр илэрхийлж шүлгэлж бичсэн байдаг байх нэ. ертөнцийн 3 маань тийм ээ. За дэлгэцэнд гарч байгаа зургуудыг сайн ажиглаарай. Юу юуны зураг байна вэ? За зааврыг уншия бүгдээрээ. Дараах зургийг ажиглан зурагт тохирох ертөнцийн 3 сайхныг бичээрэй.
За хүүхдүүдээ заавраа уншаад зургаа сайн ажиглаад ертөнцийн 3 сайхныг дэвтэртээ бичээрэй. За бичиж дууссан хүүхдүүдээ. За ертөнцийн 3 сайхан юу байж болох вэ? Юу гэж бичсэн бэ та нар? За харъя. 15-ны сар 1 сайхан. Атар газрын цэцэг 1 сайхан. Аав ээжийн сургаал 1 сайхан. За энэ ертөнцийн 3 сайхныг ингэж зохиосон байдаг байх нэ. За юу гэж дараах зургийг ажиглан ертөнцийн 3 цэгцэг зохиож бичээрэй. За тэгэхээр ертөнцийн 3 юуг зохиож болох нь вэ гэдгийг одоо бүгдээрээ ажиглая. За юуны зураг байна гэдгийг хүүхдүүдээ сайн анхаараарай. Тэгээд ертөнцийн 3 юуг зохиож болох вэ гэдгийг дэвтэртээ бүгдээрээ зохион бичицгээе. За гарчгаа гүйцээгээрээ ертөнцийн 3 юу байж болох вэ? Гарчгаа гүйцээж бичнэ. Тэгээд гарчигтаа тохирсон зургийг ажиглаад ертөнцийн 3-ыг зохиож бичнэ. За бичиж дууссан хүүхдүүдээ. За юу ээж болох нь эхний тохирох. Тэнгэр багнаа дутуу. За дараагийн зургийн тохирсон юу ээж болох нь далай бүлүүрээр дутуу. За 3 дахь зураг нь уул бүслүүрээр дутуу. За тэгэхээр тэнгэрт маань юу байхгүй? Баг нь байхгүй, далай бүлүүр байхгүй, айраг нь бүлүүрэн тийм ээ. Ууланд бүслүүр байхгүй, гэрт бүслүүр байгаа учраас ингээд дутуу. ертөнцийн 3 дутууг зохиож болох нэ. За зааврыг бүгдээрээ уншъя. ертөнцийн 3 ногооныг уншаад яагаад ертөнцийн 3 ногоон болсон учрыг сонгож дугуйлаарай. ертөнцийн 3 ногооныг тагтад ургасан арцныг ногоон, тайгад ургасан уршныг ногоон, талд ургасан зээргэн нэг ногоон. За тохирох хариултыг нь сонгоё. Аад нь гурвуулаа ууланд ургадаг учраас ертөнцийн 3 ногоон юм байна. Б хариулт нь гурвуулаа ургамал учраас ертөнцийн 3 ногоон юм байна. В гурвуулаа мөнгө ногоон учраас. За аль хариулт нь зөв бэ? Та нар өөрийнхөө бодлыг хэлээрэй. За бүгдээрээ зөв хариултыг харъя. За В хуулиар буюу гурвуулаа мөнгө ногоон учраас ертөнцийн 3 ногоон юм байна. За зааврыг уншаарай. Аль нь ертөнцийн 3 бэ? Учрыг нь тайлбарлаарай. Уншиж мэдхэд ном сайхан, уулзаж ярихад нөхөр сайхан.
За дараагийнх нь бой нарилсан хүүхэд нэг хөөрхөн, борио нээсэн гөлөг нэг хөөрхөн, босон тэнцэж байгаа ботго нэг хөөрхөн. Ах トゥ 5 нэг ижил нэртэй өндөр нам биетэй. За эдгээрийн аль нь ертөнцийн 3 бэ? Яагаад ертөнцийн 3 гэж бодож байна вэ гэдгээ тайлбарлаарай. За аль нь гэж бодож байна? Зөв хариултыг бүгдээрээ харъя. За аль нь зөв байсан байх нэ? Бой нарилсан хүүхэд нэг хөөрхөн, борио нээсэн гөлөг нэг хөөрхөн, босон тэнцэж байгаа ботго нэг хөөрхөн. За яагаад ертөнцийн 3 бэ гэдэг учрыг нь тайлбарлая. За 3 мөрөөр толгой холбож шүлгэлж бичсэн байна. За хөөрхөн гэсэн ижил шин чанарыг нь харуулan бичжээ. Ийм учраас энэ маань ертөнцийн 3 байх нэ. За ингээд өнөөдрийн хичээлийн гэрийн даалгавраа тэмдэглэж аваарай. За дараагийн ертөнцийн 3-ыг зөв байрлуулан бичээд ертөнцийн 3 юу болохын ертөнцийн 3 нь юу вэ гэдгийг нь тодорхойлж нэр өгөөрэй. За дасгал ажлынхаа ажилдаа ажиллаарай. Цаасан дээрээ даалгавраа хийгээд дэвтэртээ цааснасаа уншаад дэвтэр дээрээ даалгавраа хийгээд ирээрэй. За ингээд ертөнцийн 3-ыг байрлуулад за гарчиг өгнө. Ямар ертөнцийн 3 байх нь вэ гэсэн гарчгаа өгөөд хийх нэ. За хоёрт нь зохиосон ертөнцийн 3-аараа бяцхан ном хийгээрэй. За бид нар ертөнцийн 3-ыг зохиох гэсэн энэ сэдвийн хүрээнд ертөнцийн 3 зохиож бичсэн байгаа. За тэгэхээр өөрийн зохиосон ертөнцийн 3-аараа эмхэтгээд бяцхан ном хийгээд ирээрэй. За ингээд өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Баяртай.